Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Энэхүү тахин мордон саацсан эрхэм хүндэт үзэгч та бүхнийхээ энэ оройн амлаг айлтган мэдчилж байна. Их манай бас продакшны маань улам жил болгон явагддаг Филитон хэмээх үзүүлбэр маань эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх дугааруудыг маань жүжигчин Мөнх сайхан Баяр магнда гэрэлцдэг цолмог хэмээх уран бүтээлчд хөтөлж байсан бод энэ удаагийн энэхүү үзүүлбэрийг жүжигчин Ганц зэрэг миний бие хөтөлж байгаадаа туйлын их баяртай байна. Яа. Тэгээд би энэхүү үзүүлбэр ганцаараа хөтлөхгүй. Одоо та бүгдийнхэн халуун алга ташлан донд нэгэн сайхан уран бүтээлч өгөөрэй. Ингээ та бүхний өмнө галц огтоо жүжигчин Чулууцгийг өрье. Чука. Яа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Юуны өмнө энэхүү сайхан үжиг мэдээ та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. За. За тэгээд Филитон хэмээх энэхүү сайхан үзүүлбэрийг жүжигчин Ганц зэргийн хамт хөтлж байгаадаа туйлын их таатай байна. За баярлалаа. За би бас ийм сайхан үзэгдэлтэй бүсгүйдээ хөтлж байгаадаа туйлын их баяртай байна. Баярлалаа. Зүгээр. За ингээд өнөөдрийн үзүүлбэрийг эхлэх үү? За тэгээд. За энэ удаагийн Филитон үзүүлбэртээ бид бүхэн маань амьдралд байдаг хэрнээ хэр барагтай анзаарагдаад байдгүй тийм асуудыг дэвшүүлж байгаа юм л да. За эхний үзүүлбэр маань юу вэ гэхээр машинтай холбоотой үзүүлбэр байгаа. За одоо бол Улаанбаатар хотын маань машин хүнээсээ их болсон төгжрөл бүгдрэл бол их байгаа шүү дээ тийм ээ. Урд нь баяр ёслолын үеэр их төгжрлөг байсан бол одоо бол баяр ёслолт гэлтгүй их төгжрдөг болчиход байна л та. Тэгэлгүй яах вэ? Тэгээд дээр нь ингэж байгаа байхгүй манайхан 3 минут алхаад хүрээд очих газар 30 минут машинтайгаа яваал төгжрээл, нээрвтэйл, бухимдаад байгаа байхгүй тийм ээ. Би ч гэсэн тэгдэг байхгүй. Тийм үү. За тэгээ би нэг машинтай үзүүлбэр бэлдсэн байгаа. Оо за. Ямар тач энэхүү үзүүлбэрт анхаарлаа хандуулъя. За тэгье. За. Араа суугач. Харийн машин дотор юу өөрчлөгдсөн бэ? Юу ч өөрчлөгдөхгүй л шүү дээ. Нэг юм өөрчлөгдсөн байх ёстой доо. Оо шинэ хөгжим авсан юм уу? Гоё гоц тийм. Юу гоё хитэр авсан. 650 мянга. Юу үнэтэй авдیں۔ Үгүй чи гоё амар байхгүй ингээ блютүүдээр шууд холбогдоод машин дотор ингээ байна уу сайн уу гэж яриад явна. Тэгвэл энэс чинь бол ингээ нөгөө уцаараар явах цагдаа торгоо тэгээд бас анхаарал ингээ сул уцаар ярихаар чи бас аваар тийм биз энэ амар байхгүй. Одоо яг нэг шалгаа үзээ л да хараа. Тэгэл та. Хин рүү залгаж байгаа. Цааш руу. Гэнэдэг гэдэг гоё сонсогч байгаа. Тийм байх гоё юм байна. Оо байна. Байна юу байна хөө? Оо тайван. За чамаар явна. Оо юу ажил амьдрал сайн уу? Сайн ажил дээрээ сууж байна. Хаагур явна. Оо гүгшин алдармата гадуур л явж байна. Сэн үү цаажаа. Юу вэ цаажаа? За та хоёр чинь зугаалаад сайхан байгаа юм байна да. Чи найз руугаа нэг эргээ залгаатхаа. Уцаагаад уу? Тэгээ найз нэг юм шалгаа үзэх гэсэн. За тэгье. За. Гоё юм биш үү Тийм хараа. бол ингэж ярих шаардлагагүй зүгээр эндээсээ ингэж яриа явж. Оо за. Энэ цэнгийн суудсан юм уу? Нэг чин дууссан юм уу? Өөр уцнаас алгаж явах чинь. Байна уу? Бэнара. Бэна. Байна уу? Бэн. Хин бэ? Ой. Хараа. Ярих боломжгүй байгаа мó те. Аа. Оо. Хин бэ? Тэгвэл яг хажууд чинь хэм байгаа? Надад нэг хамаатай хүн байна. Хамаатай гэхээр хамаатан гэсэн үг те. Биш. Хин бэ? Хараа. Аюулаа хэзээ олцох юм бэ? Маргаан уу? Чи юу юм? Амир юм ховсчих хүүхэн байна чи. Байна уу? Байна уу? Байна уу? Яна сонсогдохгүй байгаа юм. Байна уу? За эргээд залгая. Энэ хин. Үнэхээр мэдэхгүй хараа. Ариш та баяр манган чи надаас өөр хүүхэнтэй явуулдаг байгаа юм биш үү? Би үнэхээр мэдэхгүй шүү дээ хараа. Энийг биеийн тамирын багшид юм шиг байна шүү дээ энэ чи. Гिचээл цаангаа амьсгаадаад залгаад яриад ах шиг байна шүү дээ энэ чи. Би үнэхээр танихгүй хараа. Үнэн шүү. Цааж одоо залгаад хатаа яа дээ. Байна уу?
Гү чи ямар сони юм бэ? Задаг гарнаад утас чи ярьж байгаа тохиог гэдэг шүү дээ. Одоо чи задах шаардлагагүй болсон. За За. юу байна юу вэ? Өө юу ах вэ өгшин ажил дээрээ сууж байна. За За чамар сонон. надаар юу ах вэ тэгэл явж тээ. Танд давхар дуудлага ирж Цаажа. Яс. Чи уцаан таслах юм бол найз нь чамаас тангараг таслаа шүү. Юу балаараад байгаа юм бэ чи ч одоо. Үш наа чин давхар дуудлага ирээд байгаа юм шүү. Цаажа. За танаа хөргөчөө янзлаас нөгшөө. Хүрэгч гэж манайх чи хүрэгчгүй шүү дээ хөө. Оо гөгшин чамд хайртай шүү дээ. Цаажа чи өөр сайн танд давхар дуудлага ирж байна. байна уу? Цаажа сонь сайхан юу вэ? Хөө ажил сайн уу? Сайн сайн чи чин хайртай майртай гэж юм гуух гээд байгаа мó надаас. За өөр сонь сайхан юу вэ? 50 дөө 50 байж л байна. Цаажа тасал давхар дуудлага авъя. Тасал. Танд давхар дуудлага Цаажа за чи бити таслаарай. Цаажа За хөгшөө ямар ч үсэн наад давхар дуудлага авчих хөгшин тэгээ тухтай эргээд ярий заа юу. За бай. өөрт баяртай. Авахгүй мó? Аммааргүй байна. Би авмаар байна. Байна. Нөгөө биеийн тамирын багш. Гिचэлэн дуусаагүй юм шиг вэ? Байна. Байна. Оо хашгүй. Одоо болж штэ тий. Чи хэн болоод намайг махлаад байгаа юм бэ чи? Оо яагаад байгаа юм бэ зөргөө. Хэн гинэ? Зөргөө яагаад байгаа юм бэ? Би зөргөө биш. Би баяр магнаа байна. Хин гинэ? Би баяр магнаа байна. Яна уучлаарай дугаар андуурчиж. Юу гинэ? Уучлаарай дугаар андуурчиж. Юу гинэ? Уучлаарай дугаар андуурчиж. На хоёр зэхэр ногоонуудаараа на дугаараа харж залах яад чи. Миний ногоо нүдтэйг яаж мэдж байгаа? Оо. Чи танд юм уу? Үй тохиолдол таарчлаа шүү дээ. Чи намайг 9 уруугаар на давчраар харж залах яад тий. Хөгжлийн бэрхшээлтүүд дарамжлахгүй шүү. Оо бас таарц. Чи таньд л шүү дээ. Хараа би үнэхээр тань. Танихгүй юу? Хараа би үнэхээр энэ андуурсан л шүү дээ хараа. Би амьдралдаа нэг л эмэгтэй хүн тань тэр нь чи. Харин чамдаа хайр. Харин амир айл шүү дээ. Энэ шал балаа хог байна. Энийг юу н авч хаяа. Харин тийм байна. Дуудлага ирэхээр зүгээр зүрх салах гэж юм. Ир хүн зүрхэндээ уурдаг гэж яг үний юм аа нэрээ. Дуудлага ирэхээр зүрх зүгээр гэдэг ингээд янз бүрийн юм бодогдох юм. Гимгүүч гэсэн үнэ гівгүй. За харин орж ий. Миний хайр орж харин машина тавьчаад газ араас ч орлоо. За хурд орж ий. Аха. Энэ удаан дуурал би зүрхээр явна. Сан техникч гинүү? Харин галтгооны карантин гэнсдгээ дуудлага өгсөн байсан сан техникч. Ухаантай шүү. Харин орж ий. За. Аха. Байна уу? Магнаа юу? Аха. Сантехникч чинь байна? Сэдэсрэн сонсшин. Чи намайг хизээрч засах юм бэ? Цагийн дараачлаа. Хүлээж бай. Аха. Алдарма хайраа. Хайрт нь ажил гарлаа. Газ тавьчихад ирээ. Уг нь бол автомашин бариа явж байгаад хэрэгтэй л төхөөрөмж ямар нэг аваар осоод өгөө. Гэхдээ энэ хүнд ямар аваартай юмнууд их гарваа тий. Гэхдээ ер нь бол ийм шүү дээ тийм. Хин би яасан үгүй би яасыг гинэ. Яахаараа Нэг юм асуучих. За. Биш сантехникч байгааз. За. Бас эвгүй би хаатай бах те. За би яаж мэдэх юм бэ энэ чи? Зүгээр илчиж. Гээ би мэдэхгүй шүү дээ энэ ч ямар сони. Оо яг бантаад байгаа. Хэн бандсан зүгээр байж их чи. Ой царай нь яг бичээхнийх өнгөтэй адилхан болцсон. Йоо энэ чука бол нэрээ. Төмний өв намайг эвгүй байдал оруулах юм байна. Яа нарай зүрхэндээ уйлаад байгаа мó. Аа. Ой. Байлтаа чук яа. За тоглосон юм. За тийм байлгүй дээ энэ чи. Бид нар сая та бүхэндээ үзүүлсэн үзүүлбэр маань амьдрал дээр болж байгаагүй үйл явдлыг энэхүү тайзнаас уран сайхан нэвтрүүлгээр хүргэсэн юм шиг үзэгчтэй. Амьдрал дээр огтхонч болж байгаагүй шүү. За чамд ямар үзүүлбэр байна? За надад аав хоёрын талаарх нэг үзүүлбэр бэлдсэн байгаа. За. За тэрийг үзчихээ дараа нь тайлбараа идэх үү? Өө тэгээ. Анхаарлаа ишээ хандуулцгаая. Заава хүн газ гарчаад ирээ. Аав нэг хоёр үг солиод яа минь. Заава би яарад байна. Гэхдээ нэг ганц хором саатаах л та. Заав нь одоо насаараа цахилгаан чи хийлээд хүүгээ энэ замлаар явуулахгүйгээд яаж хийж яагаад нэг их сургууль төгсгөөд өглөө. Ажлын ая бодноо минь хөө. Гэхдээ би тэгээд итгэлийн чинь дагаад утга зохиолын дээд сургуулийг онц түнтэй төгслөө шүү. Тэгсэн шүү миний хүү тэгсэн. Одоо тэгээд хааштай ажилт бол намраас орно. 103 сар зүгээр сууж яхаар хүүн цусанд очиод багшилч тийм илүү гэж бодоод байж байна. Ажил болоо юу? Үгүй 300-400 хүүхдээ шалгалт авах юм байна. Тэнцүү цалинтай цусанд багшлах юм байна л да. Одоо тэгээ шалгалт өгч байгаа юм. Өдөөс хойш гэнэ. Хүү яли аавдаг. За
тийм балаа юм гэж байсан. Гүй шууд шалгалтанд орно гэдэг чинь хэцүү минийх бас бодох. Ямар тийм. На чи шалгалт өгч байгаа хүн шүү мэдв. Би шалгалт авах гэж байгаа тэр зуслангийн шин захирал. Ойлгосноо? За. Сайн байна уу? Аава. Зүгээр үү? Яава. Хоол амч сонир болоо явчлаа. Үгүй захирал хүн чинь ингэж ярьдаг хөдөлтэй юм. Ачаа одоо энд нэг одоо хүүхдүүд байна гэж тооцоод шүлэг уншаадах юм дөө. За. Сайн байцгаана уу хүүхэд багчуудаа. Багш нь та бүхэндээ нэг шүлэг уншиж өгье. Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой. Намайг ухаачихыг үзэх гэж ижимэн та урт наслаарай. Манцуудаа ирж таны ганцхан удаа баярлуулсан. Магадгүй тэрнээс хойш дандаа зовоолсон. Одоо минийгүй би ч нэрээ захирал шүү дээ. За ёстой. Аава. Битээ айлгаад байлаа. Чи яагаад байгаа юм бэ? Ингэж ярих юм болчих. За тэгэхээр одоо энэ шүлгээ тайлбарлана шүү дээ. Тэр чинь дандаа хүүхдүүд байгаа тийм ээ. Нэг ийм утга учиртай шүлэг уншчлаа гэж тайлбарлаад байгаа юм дөө. Одоо энэ бол үнэхээр гайхалтай шүлэг л дээ. Одоо цэвэр тийм одоо бууганы тухай шүлэг л дээ. Одоо буугууд их сайхан амтэн сүүлийн үед бас их хавар. Юуны тухай гинэ? Бууганы. Чи дахиад уншаад байгаа? Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой. Намайг ухаачихыг үзэх гэж ижимэн таавт наслаарай. Наа чи ээждээ ерөөд өргөсөн шүлэг байна шүү дээ минийх. Үгүй бууганы ээжд байхгүй юу? Хүний хүү ижигээ урт наслаарай гэж бичсэн шүлэг байна чи. Үгүй бууганых барьчих уу? Чи юугаа барих гэдэг байгаа чи? Утга зөгөөдийг сургууль төгсөө юм яриа байж дээ чи. Шүлэг уншихгүй мэдв. Одоо тэгнэ инхээр за цааш нөргөж дөө. За чи утга зөгөөдийг сургууль төгссөн гэлөө. За тэгвэл яв хулунгыг мэднэ биз? Мэдгүй яах вэ? За тэр хүний намтар түүхийг энэ хүүхд багчууд ярьж өгнө мэдв. За тэр бол үнэхээр агуу түүх намтартай хүн. Сайхан одоо яруу найрагч зохиолч хүн. Бага насаа бол яг одоо малчны гэрт одоо өнгөрөөсөн. Бага багт нь аав нь ир морь унаад одоо ээж нь им морь саагаад тэгээд одоо өөрөө морины баас түлээд ингээд хоолоо идээд ингээд юу болоо явж байна ч гэж. Юу им морь вэ? Уу ягаад нөгөө хүүхд гаргаад идэг нөгөө им морь эндээ 2 мемтэй. Тэр чи гүү гэдэг юм уу? Гүү би н хөдөө өсөөг юм чи яаж мэдх юм бэ? Чи хөдөө өсөөгөө гэсэн чи Монгол хүний үр сад байна да даанчтай. Ийгээс адуун сүргийн манлага мэдж байгаа байх үү? Харин тэр нөгөө эндээ нэг юм урт халимхтай мөн биз дээ ингээ үнцээ. Дээл минийхөө ямар юм чи халимх? Одоо баг ерөөсөө энэ мал ярихгүй ойлгосон. Зүгээр л тэр яваа хулангай яар ойлгосон. За. Тэгээ яваа хулангай бол одоо их нөгөө баг наснасаад яруу нарыг зохиолоор их оролцсон. Тэгээд сүүлдээ тэр ирмэцлэрээ явсаар хагаад их сургуульд орсон. Тэгээд их сургуульд ороод эхний нэг жилдээ хичээлдээ сайн байжгаад 2-3-аас жоохон завсардаж эхэлсэн. Яагаад гэвэл амьдралд нэг залуу орж ирсэн. За тэгээд тэр хоёр бараг 2 жил эртээ явуулдаад яваа хулангой чи анхны хүүхдээ 22 наснда гаргасан санагдаж байна. Тэгээд хүүхдээ гаргачаад чи хэнийг төрүүлж байгаа юм? яваа хулын ихчийг. Юу нэгч? Яваа хулын ихч. Гэхдээ яг тэр сүүлдээ тэр явуу гэдэг нэг уртлынхаа хэсгийг нэрний хэсгийг авч хаянгуутаа нөгөө хулан нэртэйгээр төбий одноо төбийг шүүгээ байжсэн мөн үү аваа. Чи одоо ирүүл вэ нүү согтой байна уу? Би чамаас алдарч яруу наригч бигзэн явуу хулангой тухай асуулаа. Би тэр ихчийн тухай яриад байна шүү дээ. Тэр чин эрэгтэй хүн. Ваа худлаа яриа барьчих уу? Юу барих гэдэг чи? Чи яхаар эмэгтэй болгож чи? Хулан гэхээр би эмэгтэй юм ойлгоо яваад байгаа шүү. Юу яриад байгаа юм бэ? Гү чи удаа зөгөөдийг сургууль төгссөн байгаа үстэй. Нэр эрэгтэй юм аа. Эрэгтэй байлгүй ядгийн чи. Яна манай ангийнхан бүгд эмэгтэйг ойлгож байна. Энэ тухай юус ярих юм боли минийх үү мэдв? Инг орж ирээд нэг бадаг дууд олчих. Ийгээс ганц бадаг дуу мэднэ биз? Мэднэ. За нэг дуулаадах. Нарлаг Монгол орон насаран амьдрах нутаг намайг төрүүлсэн ээж номон сургасан багш юу болж юм минийх? Алив. Гүн ийм сайхан дуу хаана явж байгаа сурчдгийг. караоке. За одоо ерөөсөө олон юм ярихгүй. Энэ дууг ийм хүн зохиосон, ийм хүн шүлгийг мэдсэн, ийм утга учиртай дуу гэж болоо мэдв. За. Энэ бол үнэхээр одоо бас агуу сайхан үгтэй дуу. Нарлаг Монгол орон. Үнэхээр сайхан хэлсэн байгаа. Тэгээд насаараа амьдрах нутаг.
Энэ сайхан нутаг байхад өөр хаана амьдрах гээд байж яах вэ? Үнэхээр бас гайхалтай хэлсэн. Одоо ингэ насаараа амьдрах нутаг. Энэний цаад утгыг бол яруу найрагч гайхалтай хэлсэн. Яг зөв. Энэ бол одоо ямар ч тийм нэг гадаад паспорт байхгүй хүний одоо ийм дуу болж байгаамаа. Тэгээд ингээ хаашаа ч явж чадахгүй. Ингээд иргэний үнүүлгээ барьчаад ингээд насаараа амьдрах нутгаа гэд ингээд тэгээд намайг төрүүлсэн ижийн номонд сургасан багш гэхээр ээж нь багангийн багш юм шиг байгаа юм л да. Тэгэхээр энэ одоо ямар ч тийм гадаад паспортгүй багангийн багшийн тухай дуу болж таарч байгаамаа. Иш маам минь баярлаад ойлж шít. Яасан тэнцсэн үү аваа? Юугүй ямар хүний дуу гинэ? Гадаад паспортгүй багангийн багшийн тухай дуу. Хөө чи утга зохиодыг би юу Аваа. чамаа гэрнэ. Аваа гэж. Яасан? Дүүрсэн толгойтой залуу байх ч одоо. Энэ залуугийн амьдрал бол үнэхээр харамсалтай, үнэхээр эмгэнэлтэй харагдаж байна. Харин хэрвээ иймэрхүү мэдлэг боловсролыг одоо амнаа гэх юм бол энэ улс их орн маань одоо яаж хөгжих юм бэ? Харин тийм. Энэ арай хитрнээ энэ залуу нэрээ ёо. Гэтэ энэ шиг хүн байхгүй байх гэж би найдаж байна. Харин тэгэлгүй яах вэ тийм За, үү? би дахиад нэг үзүүлбэр үзүүлчих. За. Аав хоёрын талаар. Дахиад уу? Ааха. За. Гэтэ саяныхаас өөр л дөө. Аав нь хүүдээ өөрөөсөө илүү дээд боловсрал олгосон тухай одоо гарах болно. Хамтдаа бүгдээрээ үзцгээе. За тэгээ. Аваа. Оо. Та нааш хүрээд ирээч. За. Тантай ярих юм байна. Та ишээ сууч. Миний үгүй ажил зүрх сайн биз дээ. Оо сайнс. За. Аваа хүн танд үннээ хэлэх гээл. За. Тий, тэгээд цаг нь босон болохоор л үннээ хэлье гэж бодсон. Аа. Тэгээд бодсон болохоор л үннээ хэлье гэж бодоол. За. Аваа хүн тамхи татдаг. Юу гинэ чи? Тамхи татдаг юм аа. Чи тамхи татдаг гинэ. Зүгээр шүү дээ. Бүгдээрээ л татчих байна. Энд тэнд үл тамхи. Аав чиний насан дээр татдаг л байлаа. Ээж чинь ч татчих байна. Би залуу байхдаа нэг баарны гадаа тамхи татаа зогсож байлаа л да. Тэгсний халамцаа өхөн гараад ирлээ тамхи байна уу гэж. Байхгүй энийг хуваагаа татах өгсөн тэг яг лээ. Хоёлоо хувааж татлаа, хоёрыг солилоо. Тэгжлээ стейшн танилцж байлаа шүү дээ. Зүгээр. Жоо. Тэгвэл хүн бас танд нэг үннийг хэлчихсэн. Хүн арх уудаг. Чи юу? Архиул гинэ чи? Зүгээр шүү дээ. Бүгдээр л ууч шүү дээ. Энэ тэндгөө баяр цэнгэл найр наадам. Аав чинь нас дээр авдраар нь луудаг байлаа. Тэгээ эцэстээ чи тамга татчаад хоёлаа бааранд орлоо. Нэг юм хуваажуулаа. Тэгээ сэтгэлээ ярилцлаа. Манад очлоо. 9 сарын дараа чи гарлаа. Зүгээр. Яцаава зүгээр бол хүн дахиад нэг үннийг хэлэх гэсэн та битгий уурлаарай. Хүн таны байгуулсан компаниг чинь мөрөдө тоглоод алдчихсан. Энэ бол арай дэнтнэ. Яалаа гинэ чи? Компани чинь алдчихлаа. Насаараа нойр холгүй зүтгсэн хөрөнгөний чи ингээ өрн тараа хийг айдчих юм байна тийм ээ? Энэ арай дэнтэн заяа. Покер тоглоод миний үүсгэн байгуулсан компаниг чи алдна гинэ чи? Зүгээр штэ. Чи азгүй байлаа. Азтай явсан бол авах байлаа. Аав чи нас дээр амьдралаа тавьж тоглоод алдчихсан.
давхар шүү дээ. Яа. Би бол энэ үзүүлбэрт тайлбар тавьмааргүй байна. Мэдээж энэ үзэгчид манай өөрсдөө сайхан нэгийг бодож тунгаан байж тийм ээ. За тийм ээ. Иймэрхүү улсууд бол зөндөл байх шүү дээ. За тийм. За тэр яг би нэг ийм үзүүлбэр бэлдсэн. За ямар үзэл? Юу вэ гэхээр за ирчүүд маань юм бол нэг муу нэртэй дуу данстай гэдэг шиг шоу цэнгэнээс болоод танад дандаа загнуулдаг шүү дээ. А гэтэл үргэлж гэртээ ингээд чимэг болоод байдаг эхнэрүүдээ бас хаяа нэг орой сайхан гарч явж найс нөхдөдтэйгоо баярлаж цэнгэнэ. Тийм ээ? Гаралгүй яах вэ? Гарна шүү дээ, тий? Гарна тий. Тэгээ сайхан хитэн сайхан бүсгүүчүүд уулзалдаад хоорондоо хүүе сайн уу нараа навчаа цэцгээ ямар гоё зүүнх мөх гэл эхэлдэг л байх. Тэгээд нэг газар сайхан тухтаа орж суугаал тэгээд сайхан биевийнхээ царайг хараад нүдэн гэрэлтэл тэгээд нэг 50 татна үз. Ха? Яасан бэ? 50 татна үз? Татнаад. За тэгэл нэг татлаа сайхан ингээ сайхан сэтгэл санаа сайхан тайвшраад уужраад хоёр татлаа хорвогийн ховж ивэг яриад гурав татлаа тэгэл ингээл дөрөв татна тав татна гэл ингээд сайхан яриа хөрнөө өрнөдөг байх л та. Яг тэр үедээ та нар манаас юу ярьдаг юм болоо яадаг юм болоо. Гараад явсан ихнэр маань их сайхан ааштай гарч явдгийн гэрээс. За буцаад үүр шөнөөр орж ирэхдээ за нилээ зангарахтаа орж ирнэ шүү. Бас л амар шүү та нар минь. Аа гинэ. За ямар ч гэсэн энэ үзүүлбэр анхаалтаа хандуулчих тийх үү? За тэгээ. Би ингээ уцаа салгацсан байдгийг нь ямар учиртай юм болоо юм. Нэг гарахлаар энэ орж ирэхээ мэдэхгүй маань үгнээрээ. Хүн Минийхэн. За. Эцэг сайхан суу яав. Шат ярамт. За. Замын яар суучих. Яа. За. Ой мөхөлөө их дэлхийдээ нийлүүлсэн чи ямар гоё юм бэ? Юу гэсэн юм бэ? Яагаад байгаа минь? Таны буйнаар багцсан санзалтай 5 цаг дажиж яваад ирлээ би. За уучлаарай. Наад хөлөө барь. Юу гэнэ? Гайхаад ах юм байхгүй та анх сууж явахдаа үнсэж үлдээд идчих гээдсэн биз дээ. Одоо нэг хэд базгадаад өгч. За тайвшир. Аяар хатуу зурцсан гурлуу наач. За. Яваад нэг хүүтэн пи болоод ирээ. Би шөнийн 4 цагт ханаасаа пи болд юм бэ мөгццгээ. Би чамд ханаас олж игдэг гэсэн тэр газар салахгүй чи. За. Эсвэл би гарч явж ярих уу? За хань үзээд ирээд нэг хөргөж мөргөж өрдөх үү? Ушуулаарай чи. За. Хорвооч ямар зүв юм бэ? Энэ харгуудтай танилцсан өдрийг хараад идээсэн. Юу гэнэ? Сонсдож ийлээ. Яхаараа хараад идсэн мэд эн чинь. Яагаад тахын дээ? Чимээгүүдэн дээд дуудаа сэрлээ штэ мөгццгээ. Монголчуудаа сэрээрээ. Чимээгүүдэн минь яагаад тахын чимээгүүлдэ чимээгүй. Хөөе чи нөө тухтайгаа агсандаа бочдох яхад ирээ. За. За минь тайвшраа. Найзууд нь бүгд ирсэн үү? Яав ив аа? Танд яг хэн хэрэгтэй? Ой. Нөгөө сараагийн ч л асууж штэ хань. Сараа тоор зүгээр баг дарлаарай ш. Юу гэсэн юм бэ эн чинь? Чиний багын найз штэ эн чинь. Чиний тэр сараа чинь эр нөхрийнхөө ажил мэргэжилд зориулж шүлэг бичээд дээр нь аялгүйгээд дуудуулж ийл. Нөхөр нь Монгол улсын гавьяат нисгч болсон байна. Миний ханис дүүл намайг аваад нисээрээ. За. Чи бол намайг дагуулад уурхан гүнд орж штий. Юу гэсэн юм бэ? Чи ханийхаа мэрэгжил зориулаад гоё дуу шүлэг зохиогоод тэдний хажууд нүүр бардан байж болно штэ. Би чиний ажиллаж байгаа ажилд юу гэж шүлэг бичих вэ? Юу гэж болно штэ. Наран туул мянгаар явна гэхүү. Мөн микрийн кондуктор. Юу гэсэн юм бэ? Мөгццгээ эн чинь ажлын мэс дутхгүй гарнгаа хүлээгдээд байна штэ эн чинь. Чи гадаад дотоод их сургууль төгссөн байгаа штэ. Үгснээ хийж далай судлаар төгссөн таныг байж. Далай байтха горигч байхгүй 9 цөл төрчгөөд. Тэгэд бас дельфины ангид байгаа шүү. Чи Монголоос дельфин олоорой маа.
Одоо болилдоо чи тайвшралдаа яагаад байгаа юм бэ чинь аа? Ховор штэ тэр мэрэгч чинь. Би яасан бэ оош? Байхгүй штэ миний Би чимээгүүдийн хоёр хүүхэд минь сэрлээ штэ. чиний хоёр хүүхдийг өсгөх гэж хөмрөөд тавьсан шаадсан шиг сэргэр хөхөө хайрсан хуушур шиг болтойг өгөөсөн эхнэр чинь тушааж байгаа шиг. Юу гэсэн үг юм бэ ханаа чи яагаад байгаа юм бэ чи нэмэгтэй хүн болгоны үүрэг штэ. Би үүргээ биелүүлсэн чи биелүүлсэн үү? Чи нөө яаж амьдруулаад байгаа бэ? Яац юм бэ ханаа? Чи миний үеийн бүсгүүчүүдийг гардаа мөрөн дээр өнөхтэй нурундад болгохтой хөлдөө цаатай битүү ус. Надад хулганы сүүл шалга мэдөө. За болдоо хайраа. Чамд эсхийг гутал хурган дотортой дээл байгаа штэ. Тэдрийг өвсөө явуулда чи. Би тэр өмчийн сэгсүүргийч бүр орлоо явж байгаа. Зудан дүгсэн хитэн хурган яар сивлүүлчихэд их юм болох нэ чи. За. Чамд үе залгамжиж ирсэн юм зү. Тийм ээ. Сүнсэн намайг амраахгүй гаш. Яагаад байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ чи одоо болдоо чи. Тайвшралтай минь яагаад байгаа юм бэ? Йоо. Би бүсгүй байгаагүй шүү. За тийм ээ. Чаа. Тайвшралтай ханаа. Минь. Би. За таван минь. Томпон. Яах гэдэг юм бэ? Хань гурил мөрлө зураад хоолгонд бэлэн ороод л идэл дээ. Би одоо томпон ихээр дандаа гурил зурж явах хэрэгтэй юу? Яах гэдэг юм тэгээд? Эцсэн гурлаа гаргая. Юу яриад байгаа юм бэ? Тайвшралтай чи. Хэцүү юм бэ? Би бүсгүй байгаагүй шүү. За тийм ээ, тийм. Харахгүй өнгөрч чадахгүй харцуулын хардсан дундуур нь туучж явлаа. Харлагнаас ууч чам шиг гонцгой бацаатаас усан шүү. Йоо чи бүр нэр хүнээ байх юм аа. Бацаа ингэж чи битэр чатсан шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Уучлаарай би танаас 9 сар ихчдэх үү. Чамайг ихийнхээ хэвлэгээс урууга ургаад төрж явахад эцгийнхээ өвөр дээр амьдрал яриа сууж исэн юм шиг бай. За тийм ээ. За одоо тайвшир минь яа тэхөө. Одоо тайвширч л да минь яа. За чи намайг ихнэрээч гэж үцгэн болсон. яалаа гэж дээ юм яа. Сая чи Мартин нар над нэг бэлэг аваад өгчихгүй яаж байгаа бэ? За хайр нь авч өгөө үстэй. Өгсөн гэхүү. Өгөөгүй яасан юм бэ? Би чамд ханаа миний нүүр гарна юм хэрэгтэй байна гэсэн чи өмхөх хүүшиг гар нүрийн сав авч өгч байгаа юм. Би тэр өмхийг лүксээ чи яах юм бэ? За уучлаарай да ханаа тэгээд. Яаж мэдрэмжгүй мó гонцгой бацаа. За ханыгаа уучлаарай миний ханаа. Тэхүү. За чи гудаа битний хайртай мартай гэдэг. Хайртай юм чи анх танилцахдаа манай цонхон дор хоног өнжин дуужсэн дууга санаж байгаа юм уу? Хүү саналгүй яа гэм бэ ханаа. За чи санаж байгаа надад дуулчих. Тэгээл да хайраа. За харий чамайг. За ханаа чамдаа зориулъя. Oh my love, my darling, upon for your touch alone, lonely time. Дараадар минер. За санаж байгаа зү. Ингэж уйлж байгаа л охиноос юм үдсэн залуудаа. Юу яриад байгаа юм бэ минь? Энд чинь хамгийн дуртай дуу үстэй энэ чинь аа. Хойлоо сайхан л байж тээ хараа. Үгүй хараа. Минь нэ чи одоо ийм хурд унтахгүй өрөөндөө орж амрын хүүхдүүдийг унт минь. За цаашаа гараа залууч удаа. Би ир нөхөртэй хүн шүү. Айтаа дэр. Үгүй овооштой миний хань. Хань нүн, хайр нүн, би вэ? Өнөөлт сарай. Миний царай яачаад байгаа юм бэ? Мөгццгээ. Чи над нэг зүйл тангаргал. Юу ээ юу? За чи хоёр хүүхдийн нэрээр нэг зүйл тангаргалч. За тангалууд яагаад тангалахгүй яах гээд байгаа чи? Тангарахгүй гарч ирж арих. За энэ муухай ацсан шатанд оруулах юм а чи нэр. За хоёр хүүхдийн нэрээр тангалаа минь шууд хэл. Өглөө босоод намайг загнахгүй л. За яахчгүй ханаа яавал гэж тэ хань. Тэгвэл орондоо очиж ёр. За минь одоо хамтдаа ор. Араас чи очимц. Яваач. За. За миний Роуз оройдоо энэ Джек нь хүлээгээд нь штэ. Хин гинэ? Джек нь хүлээгээд нь штэ. Чи Джек биш Жок мэдээ. Яв. Чи ямар нэр гомдмоор юм бэ нэр? Өглөө алуусаа.
Айл гэж байхгүй шүү. Чи бол 7 хоногт 2 удаа би 7 сард 1 удаа шимэдөө. Соглог ой шүү. Яад. Hot disco, hot disco, hot disco, disco hot. Өшөө дэше сэмби. Ямар бахтанаар алга ташцгааж байна ингэж ирээд тастас хаваад ирсэн. За энэ бол байна үстэй амьдрал да. Яа. Чока. Хаяа нэг иймэрхүү юм байна уу? Гэдэг. Байна. Бас нэ гэдэг нэ. Ганцаа. Уталтай. За ай. Энэ ямар алиар юм бэ? Яасан ч уулгамж юм. Сандрал тавхад орж штэ. За нэг иймэрхүү үзүүлбэрийг бэлдсэн. Тэгээд энэ үзүүлбэрээр ямар нэгэн хин нэг буруутгаж байгаа юм бол биш шүү, тийм ээ? Ямар эвгүй юм бэ? Яасан дээр үе юм ч бодогдоод байгаа энэ ч гэдэг. За ер нь бол энэ сайхан амьдралын маань утга учир юу вэ гэхээр гэр бүлийн над жаргал байдаг. Тийм учраас Монголын сайхан гэр бүлүүд маань ямар нэгэн хүчирхийлэлгүйгээр өрх гэрийн хомирт нь үр хүүхдийн инээд хөр хангинаж үргэлж ад жаргалтай байхыг хүсэн өрөөж байна. За тэгээд энэ сайхан амьдралыг, энэ сайхан гэр бүлийн ад жаргалыг маань цэцэглүүлж, дэлгэрүүлж байгаа. Энд сууж байгаа ээжүүд, бүсгүйчүүд та бүхэндээ бүх ирчүүдийнхээ өмнөөс мэх хүндэтгэн мэхий ёслоё. За мэхий ёслоорой. За. Мэдээж эр хүн байхгүй бол эмэгтэйчүүд бид чинь навчхүү цэцэг өнчин ганц зүйлээс адил. Тэд зөвхөн таны л аашинд уярч, таны л харцаар өнхөрч, таны л хайрын шивнэнд яг л нялх хүүхэд л эрхэлдэг ус. Тэд зөвхөн хайрыг л хүсдэг. Тиймээс үсгүүчүүдээ халуухан хайраа тэдэндээ харамгүй хайрлаарай. Баярлалаа. Өдгийн зөөлөн бүвэ сэтгэлээс нь уянгалсан, өргөлийн цагаан сүү гарнаас нь цацарсан, өглөгийн их хайр зүрхнээс нь ундарсан, өрх гэрийн жаргал ээжүүд, бүсгүйчүүд минь ээ. Та нарыгаа бид чинь хайрлахгүй байхын аргагүй. Баярлалаа. Энэхүү манай тоглолт үргэлжилж байна. Тоглоом сууж таалан сойрхно.